За. Нэг хоёр. За амралтын өдрийн мэнд орой мэнд хүргье. Тэгээд харбины гэрээг иргэдийг мэдхийг хориглосон, мэдхийг хүсүүлэхгүй байгаа, иргэдийн мэд хэрхийг хангахгүй байгаа арслан гişүүдийг эсрэг коннотац арслан гişүүдийг эхнээс нь ахуулаад нэрлэж явж байгаа. Тэгээд нэг хэсэг 2-3 өдөр завсарласан. Тэг өнөөдөр бүрд оржиг оруулаад явж байгаа. Тэгээд яагаад энэ бүхтийг хийх ёстой юм бэ гэж. Тэг энийг ингээ бичгээр намаа шаалаа ардын намын захаа даалгавраар ингээ мангалтаад ингээд мангар бичдэг. Манай намын болтой юм аа юмнууд л илтөвлөн бичиж тахын. Чи маш энгийн тодорхой ойлгомжтой юм шүү дээ. Улс төрийн нам гэдэг бол үзэл баримтал дээр тогтдог. Үзэл санаагаа бий болдог. Үзэл санаа ойролцоо хүмүүс нэгжээж энэ улс төрийн нам байгуулдаг. Тэрнээс биш гэмт хэрэгтэнгүүдийг өмөрдөг тухай ойлголт биш шүү дээ. Харин илүү алдсан намыг ирүүл байгаасаа, харин илүү алдсан намыг энэ иргэдийн итгэлийг авдаг байгаасаа, зарчимтай байгаасаа, алдсан намын гишүүд зүй ёсны шаардлагыг нэгэндээ тавьдаг байгаасаа гэдэг үүднээс л хийгээд байгаа шүү дээ. Жишээ нь бүрдөрж өдрүүл найзууд. Тэг одоо яах юм? Тэг миний найзыг хулгай хийж болно гэх юм уу? Эсвэл ингээд иргэдийнхэн мэд хэрхийг хаагаад байж болно гэх юм уу? Тэр зүй ёсны юм гэж бол байх ёстой. Заавалчгүй байдаг. Энэ бол зарчим. Тэг энийг ингээд хэлж ярихгүйгээр ингээд цаашаа явна гэдэг бол тэгээд бид Монгол ардын намаас ялгахдах зүйл нь юу юм? Алдсан нам, зарчимгүй бол үзэл баримталгүй бол алдсан нам нэгэндээ буруу зүйлийг хийж ярьж чаддгүй бол бид ардын намаас ялгараад ах юу гэдгийг. Энэ духан дээр цэцэгтэй байшингийн дээрэмчтээс ялгараад ах юу гэдгийг. Тэгээ нэг юм бүр баттай хэлж чинь. Үхжээсэн ч сүнсээ зарж иддэггүй би заа. Яаж ийсэн ч ялангуяа духан дээр цэцэгтэй байшингийнханд сүнсээ зарж идэх хэмжээний тэгтлээ нэг тийм доошоо орж явдаг хүн биш. Хамгийн түрүүнд тэр энэ буруу зүйл хийсэн хүмүүсийг өөгшүүлээд байгаа нь овчнууд хамгийн түрүүнд та нар л энэ сүнсээ зарахад бэлэн хүмүүс шүү дээ. Хүнд бас нэг өөрт нь ихмэлж явдаг юм байдаг. Тэгээд тэр ихмэлж явдаг юм маань нэг нь бол миний өөрийн маань нэр хүнд Чимбат гэдэг тэр өөрийн маань алдар нэрээр эцэгхээс өгсөн нэр маань. Тийм ч учраас монголчууд нэр хугарахаар яс сугардаг. Би өөрийнхөө нэр төрд үнэхээр хайлттай. Тийм учраас би өөрийнхөө итгэл үнэмшлээс, өөрийнхөө үзэл санаанаас хязгаарч ухарж байгаагүй өнөөдөр хүрсэн. 50 гарчихлаа те өнөөдөр ингэ хүрсэн. Тэгээ Чимбат гэдэг хүн тэгж өөрийгөө зарж идэхгүй, тийм байдгүй. Тэгээд намайг тийм мангараар ойлгоод байгаа хүмүүс өөрсдөндөө дүгнэлт хий. Зарчимгүй улс төр бол зарчимгүй л байдгийн. Хин ч хэрэггүй байдгийн. Хин ямар ч хэрэггүй зүйл төр бол. Үнэхээр улс төр үнэхээр тэр зарчмынхаа талбай гэж байгаа бол зарчмынхаа л талбай. Үнэхээр тийм байхгүй гэж болоод байхад тэгээд тэгэхгүй ингээд нэг мангар юм яриад ингээд намаад гүлөөхөд тэнхтэй тийм орхгүй гэдэг бололтой. Тийм учраас алчнааныхаа гишүүдийг бичээд байгаа юм, хилээд байгаа юм. Үнэхээр иргэдийнхээ итгэлийг авъя гэж байгаа бол тэгээд энэ үннэл яриад энэ болж бүтггүй байгаа зүйлээ бид нар гэсэн зарчмын дагуу шаардлага тавьдаг байх хэрэгтэй шүү дээ. 27-28 онд ялаад үзэл баримтлахаа төлөө Монголын улс төрийг зөв голдрол руу оруулах гэж байгаа бол бид нар өөрсдөө зарчимтай байх хэрэгтэй. Тэрнээс хэн нэгэнтэй өршлөхөөд юм уу, хэн нэгэн дургуудыг нэг бичээд байгаа хилээд байгаа юм бишээ. Ахиж битээ алдаа гаргаасаа гэдгүүднээс бичээд байгаа. Ахиж ийм алдаануудыг хэн нэгэн битээ хийгээсэй гэж бичээд байгаа. Нэг хоёрт элбэгдөржин ингээ мангалтаад ах юм. Наваг чин Цэнжүүн Чимбат гэдэг шүү дээ. Би чинь элбэгдөржин хүн биш байхгүй юу? Элбэгдөржин хүүхэд мөхт юм уу? Элбэгдөржин хүн огт биш.
Тэр хүнийг Монгол Улсын ерөнхийлөгч байхад нь би хажууд нь огт байгаагүй хүн. Тэр хүн чинь Монгол битгий дэлхийд алдар нэр Монголын нэрийг дурсгаад явж байгаа хүн. Дэлхийд Монголын нэрийг дурсгаад явж байгаа хүн шүү. Тэр хүн чинь энэ Монгол улсын ирээдүг гэрэлтүүлээд дэлхийн нийтэд гэрэлтүүлээд завсруулаад явж байгаа хүн. Тэгээд элбэг дөржийн хүн бол сайн байна шүү дээ. Элбэг дор зарчимтай байна. Тэгээд зарчимтай учраас тэгвэл намайг энийг хийгээд байгаа юм байна л да. Ийм логгүй тэнэг юм ярьдаг. Тэгээд тэр хүн чинь Монголд энэ хэдий их найд төрөний хулгай гэв. Монголыг хорлоо юу? Сүүлийн 12 жил духан дээр эцэгтэй байшингийнхан засаглалаа шүү дээ. Монголыг яаж бодорлов? Нийгмийн оюун санааг яаж хордуулав? Тэгээ оюун тунгалаг байсан оюуныг бохирдууллаа гэдэг элбэг дөрж өөрийнхөө ярин дээр тэгж хэлжсэн. Би бол тунгалаг байгааг угаасаа булингцсан тарихын жоохон божигнуулаад хордуулсан. Тэгээд жонкул хэлдэг шүү дээ. Нэг хооронд нь алцуулах. Тэгээ монголчуудыг ингэж хооронд нь алцуулж ингэж монголчуудыг хохироож хорлсон хүн жонхгүй шүү дээ. 0 ертөнцийн шүү дээ. Духан дээр эцэгтэй байшингийнхан шүү дээ. Тэг үнэн бодвол энэ тэрнээс биш тэр элбэг дөрж гэдэг хүн чинь тэр юм хийсэнгүй шүү дээ. Тэр нэг жоохон иймэрхүү эрүүл сарвал тухайтай баймаар байна. Тэгээд нэг дандаа нэг юм өдрийн галзуун шиг юм ярьдаг одоо болцгоё. Бас нэг зүйл. Энэ нөгөө нэг энэ цэвэр бохир цус ярьдаг нөхдүүд, хятадтай аюул гэж ярьдаг нөхдүүд ямар хятадуудад хайртай болчихоо та нар. Одоо ингээд бичээд байвал хятадууд хилээ хаачууд бид баларна гэж. Та нарыг цуснаж яриад та нарыг өдөр шөнөгүй монголчуудыг шарж идэх чинь тэр бум 400 гаруй хятад өдөр шөнөгүй хутгаа ирлээд галаа түлээд усаа буслаа сууж ийн гэж хад хятад хилээ хаагүй шүү дээ. Та нарыг тэгж улаан цанг ус үндэстнээр нь дормжилж байхад тэг мэдээлэл үнэн бодит мэдээлэл авъя, иргэдэн мэдээлэл авъя гэхээр хятад хилээ хаад гэж ийм тэнэг юм хаанасаа сонссон юм бэ? Тийм тэнэг юм гэж юу байдгийг. Эн чинь арчилсан тогтолцоотой улс гэдгийг мэдж байгаа хятадууд монголчуудыг эдгээр бол арчилсан тогтолцоотой юм улсаа гэдэг бүгд мэдж байгаа. Тэр нэг юм эргүү мал шиг юм ярьдаг. Тэр нэг тийм бүр инээдэм хөрөхээр юм ярьцгаад тийм. Одоо нэг сахилан хүмбэлэлд орооч шүү. Тэг бид чинь энэ нэг бага өөрсдийнхөө мэдэх ёстой эрхийнхээ дагуу энэ харбины гэрийг мэдчмээр л шүү дээ. 20 тэрбум доллар өртөгтэй гэсэн шүү дээ. Эн чинь мухар төмөр замтай холбоотой шүү дээ. Та нарыг танк орж ирнэ гэдгээс ч айдгаас ч болж хомосоо өдгсүүд танк орж ирнэ гэдэг энэ Монголын ашигтай байсан төслийг зогсоож жонкоо хулгайч эндээс хідэн их найдаар нь идж уусантай холбоотой шүү дээ. Тэг яг хідэн их найд төгрөг идэр хуссан мэдмээр шүү дээ. Яагаад бид мэдж болохгүй гэж үзээд байгаа юм. Тэд нар чинь хідэн их найд төгрөгөөр нэгдсэн шүү дээ. Бүр хідэн их найдаар нь шүү. Хідэн их найд төгрөгөөр нэгдсэн хүмүүс. Тэгээ хэдий их найд төгрөгөөр хулгай дээрэм хийсэн энэ хулгайч чинь мэдэх ёстой гэдэг бүгдөө. Тэгээд харбины нууц гэрээ яагаад бид хийх болсон гэдэг учир шалтгааныг ойлгох ёстой шүү дээ.
Хурд төмөр зам барьснаас болоод тэгээд тэр хятадуудын алдагдсан боломжийг өртөхийг төлж байгаа юм билээ. Тэр 0 эрдний жорлон эрдний ярьж байгаагаар бол жонхоохынхаа жорлон эрдэнэ мөнгөний төлөх гээд алдагдсан тэр боломжийг төлж байгаа юм билээ. Монголчуудыг хорсных нь хорлолын бид өөрсдөө мөнгөөр төлж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг мэдмээр энэ хичнээн төрөний өртөг алдагдсан. Энэ оюут толгойн төсөл чинь 10 гаруй тэрбум доллар болсон, 14-5 тэрбум доллар болсон баг. Одоо нэмэгдээд гэхдээ энэ бүтээн байгуулалт нь дуусаад далдуурхаан дуусаад одоо бүх юм төлбөр нь нийт орж байгаа хөрөнгө оруулалт нь нийт орж байгаа хөрөнгө оруулалт нь 14-5 орчим тэрбум доллар болсон. Бах нэмэгцээр хагаад өртгөн. Энэ Жонкогийн энэ 20 тэрбум доллар шүү дээ. Тэгэхэд энэ оюутлогч бүтээн байгуулалтаа хийгээд олборлт игээ Монголын улсад хэдий тэрбумаар татвараар төлөөд байж байгаа. Тэгэхэд энэ Жонкогийн чинь зүгээр л энэ жорлон эдрийн идшуусан мөнгөний Монголыг хорсных нь мөнгийг бид төлж байгаа шүү дээ. Ганц төгрөгийн татваргүйгээр. Энийг мэдмээр шүү дээ. Тэгэд ийм юмыг мэдгэхээр ингээ мангалтаад тэгэд нэг юм Жонко 0 эрдээ идэрт ингээ хууртаад ингээд тийм байж болохгүй. Тийм болохоор энийг заавал шүү мэдэх ёстой монголчууд бид. Дайлын болго ингээ худлаа юмд итгэж бүгдөө байх уу. Бүгдөө одоо энэ юмнуудыг мэдэх хэрэгтэй. Ялангуяа тэр жорлон эрдэнгийн худлаа яриад байгаа ярианд нь итгэж болохгүй. Тэгээ бүгдөө мэдцгээе. Үннийг мэдээ, харъя дэ ямар учиртай яагаад байгаа юм. Мэдмээр байна гэдгийг нэгт хэлчихээ. Тэгээ эн чинь бол тийм ингээд нэг нуугаад ингээд ер нь эдийн засгийг нуудаг юм тэнэг юм гэж байхад 2017 оноос хойш үндэсний аюулгүй байдлын зүйл 18 оноос хойш үндэсний аюулгүй 2 сард үндэсний аюулгүй байдлын зүйлд их хурлын дарга байсан гомжийн зандан шатар энэ одоо Монгол улс ерөнхийлөгч байгаа ухныг хүрсэх тухайн ерөнхийлөгчөөс хатмаг батулга гурвал энэ үндэсний аюулгүй байдлын зүйл төр хууль хяналтын байгууллагыг авчирд энэчнээс тэр хонгож гэдэг нь ч ухсрагдсан. Үндэсний аюулгүй байдлын зүйл төр нууцын гэрээнүүдийг оруулж шийдэг ажлыг энэ Жонко 0 эрдэнэ энэ гомжийн зандан шатар хөрөлсөх дөрвөл хийсэн шүү дээ. Энэ дөрв чинь сүүлдийн 10 жил ерөнхийлөгч ерөнхий сайд их хурлын дарга байлаа. Тэг бүх хулгай хийсэн хүмүүс чинь л эднэр. Тэгээд эдэртэй нийлээд янз бүрийн байдлаар хүртчихсэн хүмүүс нь бол одоо манай энэ эсрэг конов дараад байгаа хүмүүс шүү дээ. Иргэдийнхээ мэд хэрхийг хангахгүй байх, иргэдтэй мэдхийн мэдүүлэхгүй байх гэсэн санаатай. Тэгэхээр би нэг гэрээ битээ юу энэ гар үсэг зураад битээ мэдээчээгээ гуугаад яваадсэн гэвчтэй. Тэгээ би яриад байгаа юм шиг гişүүч нь л өөрсдөө яриад байгаа үстэй. Тэг манай дээгүр толгойд үнэхээр зарчим марчим энэ хүндлэл дээр нэг үнд зүйл мүл байхгүй. Энэ хүнд чинь тийм үнд зүйлийн тухай ойлголт, тэр зарчмын тухай ойлголт, тэр үзэл баримтлалын тухай ойлголт байхгүй шүү дээ. Наана нэг тийм нэг уранд гоё яриад тэгээд зарим тохиолдолд хаяа нэг тийм өгнө үг оновчтой ярьдаг. Тэгээд хажууд нь зөвлөхүүд нэг юм байгааг би мэдчихлээ л. Тэгээд тэр зөвлөхүүд нь бол маш сайн хүмүүс, маш мэдлэгтэй хүмүүс байгаа. Тэр мэдлэгтэй хүмүүс юу зөвлөд юу яриулаад байгааг мэдчихлээ. Тэрнээс манай дээгүр толгойд тэр хэмжээний мэдлэг боловсрол байхгүй л дээ. Тэгээд ерөнхийлөгчтэй ховдод зоцсон чинь 400 гаруй хүн тэр хурлын даалганд нь дүрсэн байгаас тэр чинь духан дээр зэсгтэй байшин гихэн хахмдууд л очиж сууж байгаа шүү дээ. Тэгээд тэд нар ёс зүйн юу дэмжижээлээ. Тэгэхээр ховдын ард түмэн дэмжлээ гэдэг ингээд ийм ярьдаг. Тэнд сууж исэн тэр ховдын 400 гаруй ахмдууд тэр духан дээр зэсгтэй байшингийн ахмдууд л тэр ёс зүйн юу дэмжсэн байгаад.
Хариуцлага хүлээгч байгаа бол яг энэ ёс зүйн асуудал дээрс хариуцлага хүлээгч байгаа бол манай дээгүүрлэгт хамгийн түрүүнд хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Согтуу машин давхиж явж яад яалаа. Гэрийн иргэн байсан бол тэрнгээр аль хэдэн жилээр машин барих эрхээ хасуулаад тэр байтугай төслийн хуулиар хэрэг тооцогдоод хариуцлага хүлээсэн байх ёстой шүү дээ. Тэгэд тийм болоогүй үстэй. Тэр наана нэг энэ Монгол Ардын намынхан бүгдөрөнгө чинь та нарыг тэр улаанугаа автусаар чинь мантен чангдаг юмтай хорхлоо ачин гэдсэн. Тэгэд үнэхээр тийм ачих тийм сонирхол байгаа бол хулгай дээрмтэй тэмцэх тийм авилгатай тэмцэх тэр энэ хулгайч нартай тэмцэх энэ дээрм тонултаа тэмцэхийг хүсэж байгаа бол иргэдийнхэн мэдэх эрхийг л хангачаачтай. Тэгээ иргэд шахаж шаарддаг болсон байгаа үст. Өөшд энэ хэрэгнүүч чи хаач та нар чинь хэрэг яриац яга алга болчихоо гээд. Тэгээ авилгатай тэмцэх гатар тэр прокурор нь ажиллая гэж хэлгээл ингээд иргэд өөртөө шаардж байгаа үст. Иргэд мэдэх хэрэгтэй болохоор юм болчтой. Тэгэхээр тэр иргэдийн мэдэх эрхийг хангахгүй байх тэр сонирхол хүнд байгаа даа. Тэрийг мэдэх тэр сонирхол тэр мэдэх эрхийг хаачаад байгаа хүмүүс нь энэ духан дээр цэцэгтэй байшингийнхан л байгаа шүү дээ. Тэгээ тэрийг хамгаалаад ингээд наана нэг шударгын дүр тоглоод байгаа хүмүүс байгаа үстэй алдсан нам дотор. Үнэн л бай, бүгдөө үнэн бай. Монгол Ардын намынхны энэ бузар булааг ил болгоё гэж байгаа бол бүгдөө л үнэн бай. Үнэн байж ижлийн бүх зүйл ил болно, хүмүүс ойлгоно харна. Ийм болсон юм байна гэж. Тэгэхгүй тэгээд ингээ бүгдөө ингээ худлаа яриад ингээд Ардын намтай адилхан дээрэмчин болъё гэж байгаа бол тэгээд нэг нам л байсан дээ шүү дээ. Наана худлаа улс төрийн олон нам болж үжиглээд яг үзэл санаа манаа яриад ингээд балаар авцгаагаад яах вэ? Дээрэмт тонол хийж байгаа бол нэг л нам байцгаая. Тэгээд ийм байгаамаа. Тэгээд аливаа нэг чинь зүй тогтол зарчим гэж нэг юм байдаг. Тэр зүй тогтлоор энэ эрүүл сарууд ухаанаар асуудалд хандах юм уу гэмүү гэсэн ойлголт байгаа шүү дээ. Тэгээд тэр эрүүл сарууд ухаанаар асуудалд хандж байгаа бол зарчимтай ах хэрэгтэй. Зарчимтай байгаа бол энэ гэмт хэрэгтэнгүүдийг гэмт хэрэгтэн гэдгээр нь ингээд гэмт хэргийн нуун дарагдуулахыг хүсэж байгаа хүмүүсээ бид нар хэлж ярьж анхааруул эндээсээ салж ээж дурагчлаа шүү дээ. Арчлан тогтолцоо арчлагддаг чинь өөрийгөө сайжруулах мөнхийн юм гинжи хэлгээ шүү дээ. Үйл явц өрнөх тусам ингээд буруу байгаа бол тэр нь өөрөө засаж сайжруулах механизм нь энэ арчлал дотор байж идэг. Арчлан тогтолцоон дотор өөрт нь байж идэг зүйл. Засаж сайжруулаад явах зүйл нь. Засаж сайжруулахгүй гэж байгаа бол тэгэл чинь цаашаа бол явахгүй л гэсэн үг. Маш ингээ мангар юм ярьдаг одоо болцгоо яасан юм бэ? Тэгээ би ялангуяа энэ үнэн бай гэдэг байхгүй хатсан намынхны үнэн бай одоо ингээ худлаа нэг юуны дүр мөрсгөл нэг юм их орончийн дүрсгээл тэгээд Монголыг хорлдог энэ юм чинь одоо хэрэг сэтгэлээ шүү дээ. Духан дээр цэцэгтэй байшингийн угаасаа тэр бодор зүйлээд хийдэг юм байгаа. Тэр бодор зүйл дунд нь өөртөө орооцолдох ямар хэнд хэрэгтэй. Тэгээд дээгүүрлэгт манай бүрдөрж бол угаасаа мэдлэггүй харахгүй тэгээд та бүгд л мэдж байгаа шүү дээ. Тэгээд тэр сонгогчдоо нэг мах өгөөл дуудуулаад тэгээд сонгогчдгоо шүү дээ. Сонгогчд нь ямар юм асуух биш нөгөө хар мас дээр л очиж байгаа юм чи. Эрүүл сарууд алцнаад хүмүүс бол бараг сонгохгүй. Тэгээд тэр хар мас чинь л тэгэл энэ ховдын оркууд нь сонгож байгаа юм чи. Тэгээд эсвэл нөгөө алцсан нам бол хинч байсан яах вэ гэдэг тийм фанац төхөөтэй хүмүүс сонгож байгаа шүү дээ. Тэгээд тэр фанац төхөөгөр ханддаг хүмүүс дараа нь тэр улс үндэстнээ хорлож байгаа хүн гэсэн манай нам чи ямар хамаатай ингээ балаарчдаг. Ийм л үг шүү дээ. Тэр нэг мах мүлжж байгаа хүмүүс сонгож байгаа хүн шүү дээ. Нэг яс мөнцөд тэгээ дуудуулаад нэг хавирг мүлжүүлээд дуудуулахад нь сонгогчтой. Тэгээ тэрийг нь
бүгд л мэдж байгаа. Тэгээд энэ хүн ирээд энэ ч хулгай дээрм хийн үү, яа нуу тэр хүмүүс юусоо хамаагүй байхгүй. Тэгээд тэр суглаанд нь оролцоод нэг улаан болонд очиод дуудуулаад тэгээд суглаанд нэг хитэн уц авч өчтдөг юм шиг. Тэгээд тэр уцыг авах зорилготой. Тэгэл болоо тэр хүн өөрөө хөдөлмөрлж мөнгө олж байгаа хүн болвол тэгж нэг суглаан моглоо явуулж тэр сонгогч дээр очихгүй дээ. Ер нь бол мэдлэгтэй тэгээд асуудалтай арсеналаар ханддаг хүмүүс бол суглаан моглоо суглуулахгүй дээ. Тэр магцах авчиж тэгж мүлжүүлж дуу муу өөрөө дуусахгүй дээ. Ямар хууль баталсан, ямар хууль санаачилж байгаа тэр хуулийн зүй тогтол нь бидний амьдралд хэрхэн хэрэгтэй энэ тухайгаа л ярина. Одоо манай Тэмүүжийг харж байгаа үстэй. Өргөн барьж байгаа хуулиудаа дандаа ямар хууль өргөн барьж байгаа тэр хууль нь Монгол улсад ямар өөрчлөлт оруулах байгаа тухай манай Тэмүүжийн яриа дандаа тэрлүүл явж байгаа үстэй. Тэр ийм л байдгийг мэдлэгтэй гишүүд бол мэдлэгтэй улс төрийн мэдлэгтэй улс төрийн гишүүн байна гэдэг. Тэгэхээр тийм биш. Бүгдөө эргээ санах хэрэгтэй шүү дээ. Энэ хүн Москва төчөөл мэдээж энэ дид даргын эрх мэдлэгээ хүрээнд энэ чинь Орос Монголын парламентын дарга болсон. Тэгээ Монгол төрийн парламент Орос Монголын парламент хариуцсан даргаар нь байгаа. Тэгээд Оросуудын тусыг мартаж болохгүй дэргээ балаарал тэгэл байжсэн шүү дээ. Тэгээд энэ Монгол ардын нам чинь гоё нам болохдоо үүсгэн байгуулагч нараа буудаад алдсан гэдэг ийм юм болчихсон шүү дээ. Хизээж монголчуудад тийм өгөөмөр сэтгэлээр гараад сунгаад бидрийг сайхан амьдруулж идэр гэж Оросууд хизээж бидэнд юу ч барьж өгөөгүй. Өөрсдөө байж амьдарч бидрийг цөлмөд дээрэмтгчээсэн учраас тэр станцуудын 3-4 захлах станцыг барьсан шүү дээ. Бидрээс малаа энэ үнгүй авахын тулд бидний энэ алт жонш мардаа орд тэр асгтын мөнгөний орд эдрийг ашиглахын тулд бидэрт нэг жоох юм өгтүүл хүчээр дээрэмчин эдэр чин дээрэмчин хүчээр юм шахаад дарамтлчээж хүчээр хямдхан юм шахаад үнэтэй юм шахаад бидрээс үнгүй шахав бидний нэг дээрэмжил авч ирсэн болцооч шүү дээ. Тэгээд ийм ойлгохгүй тэгээд түүхэн уншихгүй юу ч мэдэхгүй тэгээд тэр харанхуугаа гайхуулаад ингээд тэр парламент дээр юу ярьжсэн эргээс санаж байгаа үстэй. Энэ арчлыг авчирсан энэ арцсан намыг үүсгэн байгуулсан хүмүүсийг буудаад алчий гэж байгаа хүн шүү дээ энэ чинь тэгээд. Тэг хүн алах тэр хин нэг буудаж алъя шатаа дүүжлээ гэж байгаа ийм хүмүүс чинь хизээж тийм үзэл санаа манааны хүмүүс бол байдгүй шүү дээ. Шаардлага гарвал хэнийг чамайг буудаад алчий гэсэн хүмүүс шүү дээ. Иймэрхүү ийм юмнуудыг ойлгож бодосоо гэж хүсэж байгаа маа. Тийм болохоор би яриад идэх юм. Ер нь яагаад ийм бах ёстой ямар учиртай идэвхтэй тайлбарлаж яриад идэх юм л та. Бидэнд ер нь бол түүхээ мэддэг байх хэрэгтэй, мэдлэгтэй гишүүдтэй баймаар. Яагаад гэвэл миний амьдралтай бидний амьдралтай өдөр тутмын амьдралтай холбоотой хууль тогтоомжууд засгийн газрын шийдвэр бодлого чинь улс төрийн гаргаж байгаа бүх шийдвэрүүд чинь бидний амьдралтай холбоотой асуудал. Өдөр тутмын амьдралтай холбоотой асуудал. Тийм учраас зөв шийдвэр гаргахын тулд мэдлэгтэй суурь шийдвэр гаргадаг. Мэдлэггүй шийдвэр юу болдгийг бүгдөө ингээл харж байгаа үстэй. 14 мега төсөл мөсөл гэл хулгай дээрм хийх зорилготод юмнууд яаж явдаг вүлээ те. Зүгээр л дээрм тонол хийх зорилготод ингээл явж исэн үйл явц шүү дээ. Тэгэл бүгдөө тэрийг ингээл боддоор харцгаасан тэгээд. Ийм байна. Тэгээд энэ бүх зүйлийг нэг жоох эрүүл саруул ухаанаар тунгааж бодосоо гэдэг үднэс яриад байгаа юм. Монголчууд бидэнд нэг тийм эрүүл ухаанаар асуудалд ханддаг байх нь айгүй чухал байгаад байгаа маа. Тэгэхгүй тэгэл ингээл юм болгоныг дандаа юм домгийн шин чанараа агуулж ингэж ярьж идэг марж идэг чинь ерөөсөө болохгүй байгаад байгаа гэдэг хэлье. За тэгээд төрөв дөржигдөх хүн болвол
хинээ сонгодог вэ? Яаж сонгодог вэ гэдэг ингээд бүдүүрнгийн хүмүүс иргэд нэг саннууд хэн сонгосон бэлээ. Тэр мөрийг бүгдөө иргэд нэг санаараа яаж сонгосон бэлээ тэргээд тэгээ бүгдөө нэг иргэд санчнууд. Тэгэд энэ эрүүл ухаантай түүхээ уншдаг. Тэгин чинь нөгөө хэлмэц одоо нөгөө цагаат хөлийн комиссын дарга шүү дээ. Бас албан тушаалаараа хурлын дэд даргач албан тушаалаараа. Тэгээ ийм орсуудыг магтан дуулж байгаа хүн монголчуудаа цагаатах уу? Тэр улаан ярахчин орсуудад алуулсан үг дээцэн цагаатах уу? Тусгай тогтнолын төлөө хэдэн Монголыг алаа хийцэн гэж бодож сууж байгаа хүн бидний үг дээцийг цагаатгаж өгөх үү? Улс үндэстнэрээ алуулж хядуулсан түүхийн маань ойлгохгүй байгаа энэ хүн бидний үг дээцийг цагаатгах уу? Тийм байхгүй шүү дээ. Чинь бодоод үз, эрүүл ухаанаар бодоод үзцгээдээ. Зүгээр л монголчуудыг алж хятцсан хүн шүү дээ. Эн чинь тэгээд биднийг ингээ алж хятцсан хүмүүсийг магтаад ингээд бид нар тусалж ийсэн ингээ балаарж байгаа хүн тэр цагаат хөлийн комиссын дарга хийж байгаа. Би бол харамсаж байна, олон хүмүүс үр эцэг хийгээ цагаат эмээ өвөөгөө илэн хуланцаа цагаатгаж чадахгүй л явж байгаа. Янз бүрийн бичиг цааснихэл янз янз болгоол тэгээд яг та орсах сайхан сэтгэлтэйгээр танаа үг алаа хийсэн юм байна. Тэгээд юунд нь одоо гомдоод байгаа эдэргээ тийм мэрэд агуул цагаатахгүй гэж мэтгэл хүн одоо хийж байгаа үйлчлэнд харж байгаа тийм ээ. Тэгэд ийм зүйлүүдийг ингээд нэг эрүүл сарвал ухаанаар бодороо. Галсан намын гишүүд жоохон нэгэндээ хариуцлагатай бай, шаардлага тавьдаг бай. Тэгэхгүй ингээд юм болгон дээр ингээд дээрлэхүүлээд ингээд эсвэл ингээд Монгол Ардын намтай нийлж идэж уусан бол та нар яаж 27-8 онд санал авахын хэрэгтэйсэн. Та нар хулгай дээрэм хийцэн бол иргэдээс санал авах боломж байхгүй шүү дээ. Наа иргэд чинь тийм тэнэг хүмүүс биш шүү дээ. Тэгээ та нар нэгэн тал хулгай дээрэм хийгээд ингээд монголчуудыг хорлоод хайцсан бол тэр өмнө л хэлэх хэрэгтэй шүү дээ. Бид ингээд нийлээд хулгай хийцэн юм а, томцсон юм а, дээрэмцсэн юм а тий. Бид бүр баллаа хийцэн шүү ус үндэстний чинь. Үлбэрж өгөх гэдсэн учраас монголчуудаа хорлоод энэ харбины гэрээнээс тугаанаар дамжуулаад тэр $20 тэрбум хэдийн ч авсан 5% буулгаад энэ удаад бизнес байдаг зарчим шүү дээ. Танахаас 5% хямдхан авъя гэсэн чинь 50% хямдхан өгсөн. Тэр энэ минь чинь ингээд тэндээс дундаас нь хэдэн тэрбум их $80 төгрөг хэдэн тэрбум доллар хуссан. Тэгээ тэндээс нь тугаанаар дамжуулж хэдийг хуссан. Мэдмэл л шүү дээ. Энэ би хэлээд байгаа юм шүү дээ. Зам тээврийн сайд тэр хэн дэлгэл сайхан чинь яриад лээ шүү дээ. Монгол Ардын намынхаа юу ардсан намын хэр үнийг шалгамж ардсан намын туваан чи уул уурхайн асуудлаа өөрөө шалгуулаарай. Би бол зам тээврийн асуудлыг л ярина шүү. Надад л зам тээврийн асуудал дээр холбоотой асуудлуудаа бол би ярина гэдэг. Тэгэж ярьсан бидтэй санаж гэнэ хүмүүсээ. Тэгэд тэгж ярьсан шүү дээ. Бүгдөө тэрийг эргээд нэг санацгаая. Тэгэхгүй тэгээд ингээд нэг янз янзын худлаад юм бичээд домог зөхөөгод байх бол шал утгагүй юм аа л та. Монгол Ардын намынхаа бол хинтэй нийл хулгай хийсэн мэт нь бол эдгээр сайхан ярихад бэлэн байлаа шүү дээ. Тэгээ хятад тэр алдагдсан боломжоос бол хичнээн минерал юм хүмүүсийн тархитлагыг тастаа хийсэн ч юм уу цаазлаа хийсэн ч юм уу дэлгэл сайхан тийм яриад л шүү дээ. Тэгээ тэр мөрийг сонсохгүй юу. Тэгээ Жонхогийн хийсэн нүглийг яхаараа бид нар өгөх ёстой юм. Яагаад бид төлөх ёстой юм. Энэ хулгай чинь хэдий их 80 төгрөг дээр нь тонол Жонхоо 0 эрдэнэ багийнхны жолдын эрдэнэ багийнхны хулгай дээр бид яагаад төлөх ёстой юм. Баялагтай эзэн Монгол гэдэг янз янз юм яриад төглөө юу гэдэг төглөө. Тэгсэн чи одоо яагаад баялагтай дургуулч байгаа та нар ч. За юм байна. Тэгээд ганц хоёр асуулт байвал суугаад тэгээд
би нэг гэрээг бол үзэх ёстой, мэдэх ёстой. Тэгээд энэ бүрэгдөрч эрүүл сар ухаантай гишүүд маань тэгээд гар үсгээ зураа дахиад энийг оруулаад зүтгүүлж явах ёстой шүү. За үнэхээр элбэгдөрч шиг топ улс төрчид хэрэгтэй байна. Женкочд Монголын нийгмийг үнэхээр хордуулж байна. Ардсан нам яагаад бат тулгаас салж чадахгүй байна гэсэн өчигдрөөс суугаал ах шүү. Тэгээ ардсан намыг би энэ салъя гэдэг байгаа маа. Би намын даргаыг ир зөрг гаргаач гэдэг байгаа. Үнэхээр үзэл санааны улс төр хийж байгаа бол намын даргаыг тойроод байж байгаа залуучууд үнэхээр улс төрийн үзэл санааны улс төр хийж байгаа бол улс төрийн манлайл үзүүлэх гэж байгаа бол жоохон зөрөгтэй бэ. Одоо юу гэсэн энэ жонхуугаас юунаас айгаад байгаа юм. Жоохон ир зөрөгтэй бэ. Тэгээ жоохон юмд тууштай бэ. Ир зөрөгтэй бэ. Тэгэж нэг юм чинь өөрөө ил болж ингэж явна гэхээс биш. Өөр ямар нэгэн тийм вариант байхгүй шүү дээ. Тийм болохоор энэ ардсан нам дээр байгаа ялангуяа зөвхөн намын даргаыг дагаад байж байгаа залуучууд та нар жоохон ил зөрөг гаргаа. Жонхуугаас салж ээж ардсан нам ялна. Энтэй бол ирээлцэх юм байхгүй. Үндэслэл нь маш тодорхой шүү дээ. Энэ хиншүү гамба, энэ шүүрт, энэ жонхуу өдрөг намаас хөөх. Эдгээр чинь өөрсдөө дандаа жонхуу бол нацист үзэлтэйгээ хэлсэн. Шүүрчин фашист үзэлтэйгээ хэлсэн. Хиншүү гамба чинь социалист үзэлтэйгээ хэлсэн. Тэгээ эдгээр чинь энэ эрсдэлтийн үзэл баримталтаа нам дотор байж болохгүй шүү дээ. Тэгээд арчлын гэргээгээ тэр намынхаа гэргээг гаргаж ирээд харцгаа эхнийх нь нүүрэн дээр нь байж байгаа шүү дээ. Тэр эрх чөлөөг эрхэмлэн тэр хувь хүний эрх хувийн чөлөөд өсөлтөн чөлөөд зах зээлийг эрхэмлдэг нь манай намын зорилго болно гэдэргээд тэнцэж эрхэмлэх зүйл дотор үнд зүйл дотор битцсэн байгаа шүү дээ. Тэгээ тэрний эсрэг байгаа хүмүүс бол угаасаа л намаас хасдаг ш. Тэр нь бас угаасаа дөрмөн дээр байгаа юм чинь. Намын үзэл санааны эсрэг байх юм бол намаас хаснаа гэж заалт байж байгаа шүү дээ. Тэгээ тэрийгэ барьдаг. Тэгээ намын даргыг хажууд бай жоохон зориг оруулдаг баймаар байгаа. Тэгээ худлаа юмар петиц нэглээ намынхаа даргыг жонхуугаас салчаар хэдэн хувийг юуныхаа юугаа алдах гэдэг малтгаа мангар юм ярьдаг одоо болоо. На жонхууд чинь эрүүл сарвал ухаантай хүн хизээч итгэж наадах чинь байх саналаа өгөхгүй. Тэгэхээр тийм болохоор намын даргын дээр илүү манлал үзүүлж яваасаа гэж би хүсэж байгаа юм. Тэгээд элбэг дөржиг ярихаар энэ ард ирэг дургу ард түмэн маань дургу байна гэж. Ард түмэн гэдэг чинь энэ харанхуй чууд шүү дээ. Тэгээ маавал тийм учраас ард түмэн гэдэг чинь цагаан цаас энэ тэн дээр юу ч сараачж болд юм аа гэж хэлсэн. Тэгээ ард түмэн чинь тийм цагаан цаас шүү дээ. Одоо хүртэл харж байгаа үстэй. Элбэг дөрж эвчтэн тэр нийлээд хүүх шараад үдсэн ингээд итгэж байгаа юм орк бол шүү дээ ард түмэн гэдэг чинь. Тэгээ ер нь бол нэг сүргээрээ яваад амжилтанд хүрсэн юм байдгүй цөөнхөн л манлаад явж иж амжилтанд хүрсэн байдаг. Дэлхийн түүхийг, олон улсын түүхийг, Монголынхаа түүхийг харсан гэсэн. Тэр үеийн монголчууд бүгдөө ухаантай байгааг үздэг. Нэг сайн удирдах байсан Чингис хаан тэрийг дагаад Хүлэг Баатар тэрийг дагаад Элдэнтэн мэрэгдэл байсан. Тэгжээж л амжилтанд хүрсэн шүү дээ. Тэгээ тэр хүмүүс тэр ард түмэн гэдэг тэр оркууд дээр очиод тэр санал аавна гэдэг одоо ботхоо бойл. Тэгээ бид иргэдээсээ санал аавна. Эрүүл сар ухаантай иргэд маань бидэнд санал өгнө. Тэгээ тэртээ дгөө очиод тусмж ярьж байгаа хүмүүсийн өөдөөс та нар очиж юу ярих гэдэг юм. Тэгэхээр тэр мөрийг одоо намын дарагт үнээр нь хэлээд намын дарга ийм байгаамаа. Тэгээд энийг ингэхгүй бол болохгүй байгаа гэнэ. Эсвэл та нар дандаа тийм юм оркуудтай очиж уулзаад идэх юм уу? Тийм биш бол оркууд чинь биш бол тэг хүмүүс дургу агаад байгаа шнаа жонхууд ч. Монголыг хорлцсон гэд хүн болгон мэддэг болцсон ба шүү дээ. Тиймэрхүү юм зумаа жоохон шууд зүт боддоор нь хийж ярьж намын дарахт жоохон ялангуяа хажууднаа зөвлөхүүд нэртэй нөхдүүд та намайг жоохон намын дарагт жоохон зүм мэдээлэлээр хангаа. Тэгээ би бол санал нэг байгаа энэ жонхог энэ шүүртийг энэ хиншүү гамбаг энэ юуны Монгол ардын намын бэд харбинд хамт хулгай дээрэм тоонууд хийсэн энэ хэнийг тувааны толгойлуулсан нөхдүүдийг ардын намын даргыг хайрлаад байгаа ардын намын дарагт хайр зарлаад байгаа тэр эрдэнэ олдмолтыг хөөж явуулах хэрэгтэй шүү дээ. Тэгээ ардын намд очиод тэр уучлаа хайрлал хэвтдэг юм байна. Намынхаа дарга маргыг хайрлуулмаар бол тэр уучлалтыг хайрлуулмаар бол ардын намд дээр нь очиж хайрлах хэрэгтэй шүү дээ. Тэгээ энэ юмнээс салах хэрэгтэй
Арслан ам зарчим дээр очиж л ялт ирнэ. Тэрнээс бид энэ тухан дээр цэцэгтэй байшингийнхантай адилхан дээрэмжтэйхэн хэн бидэнд санал өгөх юм. Ёстой нөгөө гардын намч ялгааг арслан намч ялгаагүй гэдэг тэр балиар өмчин л явна шүү дээ. Өөр юу явах вэ? Өөр юу ч явахгүй шүү дээ. За Харбины гэрээг хийгдэж байхад л энэ дээрэн боллоо гэж лайвдж байсны чинь санаж байна. Бат найрамд л өнжөөд л нэг өөр хүү ярьж уйлгах юм Харбины гэрэн дээр нэг ч үг дуурахгүй бололтой гэсэн. Тэгээ энэ 12 сарын 24 оны 12 сарын 26-нд хийгдсэн гэрээ байхгүй юу? Яг энийг яхад нь яг тэр өдөр нөгөө төгжрөл дунд гээд лайв хийж байхад яг анх ярьж ирсэн юм боллоо шүү дээ. Болоо шүү дээ та нар гээд. Тэгэхэд энэ ашиглаагүй хоёр толгоогоо өгчөд байгаа байхгүй юу? Энэ одоо яаж ашиглуулгаар яахаар өгсөн юм өгсөн энийг бол мэдгүй тэгээд ингэсэн. Тэр энэ дөрөж бооч нь яаж бодсон ингээ хүмүүс боддоо бизнес гэд нэг юунаас банкнаас очиод зээл авах чинь ямар бизнес хийх гэж байгаа, юу хийх гэж байгаа гэд тэгжээж өгдөг үстэй. Тэтгэр авахд тэтгэрийн зээл мэл одоо энэ ахмадууд үр хүүгд төр нэг ариг тамхи хэрэглээд эсвэл хүүхдийнхээ юу акционерийнхаа дэвтэр номыг авах гээд та нарт сургалтын төлбөр хийх гэдэг тэтгэр мэтгэр авдаг байлгүй дээ. Хамгийн түрүүнд яах гэж байгаа, ямар шаардлагаар авах гэж байгаа гэдэргээ шаардлага тавьдаг шүү дээ. Тэгэд эргэн төлөх нөхцөл чи юу юм уу ингээд. Тэгэд олон улсын дэлхийн нэр хүндтэй 10 гаруй банк зээл өгөхдөө зүгээр ямар ч ашиггүй төсөв зээл өгөөд ингээд дампууруулдаг. Тэг өдөрт 10 тэрбум төгрөг гээд байгаа шүү дээ. 10 тэрбум гэдэг чинь 3 сая доллар үстэй. Бараг. Тэгээд сарын боддоо эн чинь 300 гэдэг чинь бараг 100 сая доллар болж байгаа үстэй. Тэгээд жилийн эн чинь тэрбум гарна долларын өртөгтөө тэгээд ийм зээл аваад тэгээд эн чинь ашиг олно гэж явж байгаа. Ийм мангар юмд итгэж яадаг юм. Наа ч юм уу хүн сүрэгтэй тааруулж л ярьж байгаа. Эн чинь ямар ч боломжгүй зүйл. Тэгэд 34% зарчих хэрэгтэй шүү дээ. Тэр 34%-ийг угаас авч эзэнцгээ хийх гэдэг. Тэр чинь үрэл болж байгаа шүү дээ. Бид нар зээлээр авч байгаа юм чи тэр чинь үрэл болж байгаа. Зээл гэдэг чинь үр шүү дээ. Тэгээд бидэнд банк итгэж мөнгө өгөхгүй. Тэгээд тэр гадны компани чинь мөнгө босгоод та нар яах юм гэсэн бид нар тэндээс чинь хамт наадахнаас зээл болгоод авчихэд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэг мэдрэл муутай бүр нэг яг энэ нөгөө коммунистууд нэг юмхүү нэг одоо энэгээр нэг хиншүү гамбаа хэдэн жил амьдсан бэ? 2009 оноос хойш 17 жил 10% даваас өрн байна. Тэр дорнтын боловч чулуун гэдэг нэг гурилан үйлдвэрийн нэг нөхөр байна. Одоо хүн сүдэ аж ахуйн яамны зүйлх мөлөх болсон гэдэг л юу гэтлээ. Тэр байна. Одоо энэ багийн аварга байна, батттай аварга байна. Энэгээр ч одоо энэ нөгөө шар уянг байна. Манай энэ бэт зандалчин байна. Яг энийг ярьдаг хүмүүс андчгүй дан популистууд гэдэг. Тэгээ энэ бацаа энэ нэг Харвардын Золдон бацаа коммунистны Золдон бацаа энэгээр бас амьдрах гэсэн арга шүү дээ. Тэгээд та нар хараарай. Яг энэ оюутлогоон төсөл энэ имийг ярьдаг хүмүүс нь дандаа юм популистууд байдаг шүү. Улс төр зөрөөсөө хол яваагүй дан популистууд. Тэгээд цуснууд их ороо ард түмэн ясны популистууд л энэгээр явжсэн шүү дээ. Тэгээд одоо энэ жонхгүй байна тий. Одоо дээр нэмэгдээ шүүрт байна. Тэгээд идэл л байдаг шүү дээ. Тэгээд ерөөсөө андчгүй шүү дээ. Монголыг хорлож байгаа хүмүүс чинь юм популизм яриад тэгэл ард түмэн цуснууд яриад солиорол андчгүй байдаг. Тэгээд энэ популистууд л энэгээр улс төр хийдэг юм. Тэгээд одоо наад залуу чи өөрөө ярих сэдв байхгүй. Тэгээд наатаа барайл. Тэгэл очин тэгэл нэг тэр оркууд дээр очиж борцог тараагаал нэг 20,000 төгрөг өгөөл нэг 2 шилээр авч игэл тэгэл сонгох чинь гэсэн тооцоодол байж байгаа байхгүй. За хүмүүсийг муулж шөмжлээд байх юм аа. Улс орны хөгжил дэвшилд нэмэртэй санаа санаачлага хамтд нь хэлжээвэл зүгээр юм шүү гэсэн байна. Би ерөөсө дандаа гарц хилээд байдаг байхгүй юу? Энэ Харбины гэрээ нэгчих юм бол бид мэдчин тийм үү? Мэдчихээр яах нь вэ? Бид мэдээлэлтэй болчих юм бол энэ хүмүүсийг шахаж шаардсан шүү дээ. Энэ гэрээний ингээд ингэсэн байж шүү дээ. Одоо яах вэ? Энэ гэрээг чинь та нар хулгай хийсэн байж шүү дээ. Энийг хууль хяналтын байгууллагын шалгаач, шахаач гэдэг. Эн чинь ийм болцсон байна гэдээ иргэд мэдээлэлтэй байх юм бол иргэд бид өөрсдөө шаардсан шүү дээ. Би дандаа гаргалгаа ярьдаг. Хүмүүс дандаа нэг юм сони юм байна. Би дандаа гаргалгаа ярьдаг.
Ийм болоод байна. Ингээд энэ чинь ийм учиртай юм шүү гэж дандаа гаргалгааг нь ярьдаг. Тэгээ улс үндэстнийг хөгжүүлдэг институт чинь энэ юу биш шүү дээ. Энэ засаг төрчин биш дээ. Тэгээ чамааг бас сайхан амьдруулах тийм үүрэг амлалт авдаг байгууллага чинь биш дээ. Монгол Ардын намынхны яриад байгаа шиг тийм биш дээ. Улсаа хөгжүүлээ, ард түмнээ амьдруулээ, сайхан амьдруулээ гэдэргээ балаараад байгаа хүмүүст хэлэхэд. Тэгээ тэгж ойлгоод байдаг хүмүүст хэлэхэд энэ парламентын засаглал гэдэг чинь хэн нэгний сайхан амьдруулдаг тухай, энэ парламент гэдэг чинь хэн нэгний гоё жаргалтай байлгадаг тухай ойлголт ерөөсөө биш шүү. Тэгээд дээрэс нь юу ч энэ засгийн газар чинь хүмүүсийг аж аргалтай амьдруулдаг үүрэг амлалт авдаг газар биш дээ. Тэгээд тэр андуурлаасаа болоод улс орноо хэрхэн хөгжүүлэх тухай яар гэдэг юм. Иргэд мэдээлэлтэй байх хэрэгтэй. Мэдээлэлтэй байгаа учраас хяналт тавьдаг. Энэ яагаад энэ иргэд мэдээлэлтэй байх зайлшгүй шаардлагатай гэдэг юм бэ гэхээр энэ public money ахгүй. Энэ татварын мөнгө гэдэг чинь бидний нийт татвар төлөөд бидний дундын мөнгө байхгүй юу? Энэ мөнгөөр засаг байгууллагатай эмгэлт байгууллагын дараа юу хийх гэж байгаа вэ? Бидний мөнгө юунд зарцуулах гэж байгаа вэ гэдгийг мэдэх ёстой байхгүй да. Энд чинь ажил хийгээд мөнгө олж ирээд бид нар мөнгөө хэрхэн юунд зарцуулахаа бүгдөө хоорондоо гэр бүлээрээ ярьдаг үстэй. Энэ жил одоо энэ хүүхдээ ийм авъя, тийм авъя. Одоо энийг авах хэрэгтэй нэдэргээд. Тэрнтэй л адилхан энэ чинь бидний мөнгө шүү дээ. Бидний мөнгөөр эдгээр юу хэрхэн юу хийх гээд байгааг бид мэдэх хэрэгтэй байхгүй да. Тэрнээс биш одоо энэ хүмүүсийн төсөөлөд байгаа шиг тийм ийм юу бол биш дээ. Улс үндэстнийг хөгжүүл жаргаадаг, та нарыг амьдралыг чинь гоё болгодог институт шахгүй. Тийм болохоор л иргэд мэдэх хэрэгтэй. Мэдчихээр бид юунд ашиглаад байна, хэн шамшигдуулаад байна, хэн мөнгнөөс хулгайлаад байна. Нийтлэг эрх ашигт тулгамдаад байгаа асуудлуудаа шийдвэрлэхэд энэ мөнгө яагаад зарцуулахгүй байгаа юм, яагаад инфляц өсөд байгаа юм, яагаад инфляц өснөд чинь өмнө нь өсөх шүү дээ, яагаад мөнгөний анш унаад байгаа юм. Тэгээ энийг хэн хулгайлаад байна, яаж аваад байна гэдгээ бид чинь өөрсдийнхөө мөнгийг хянах хэрэгтэй байхгүй да. Тийм болохоор энийг мэдъе гэдэг байгаа энэ харгын нэг хэрэг. Ийм учиртай юм аа. Тэгээд энэ гүйцэтгэх мэдлийн дараа нэлээд тодорхой ярьж өгнө ойлгуулахын хэмжээнд. За өөр юу? Энэ нөгөө социализм гэдэг нэг гоё юм байгуулах гэдэг нэг хамаг залуунаас цагдаа байдаг амьдралаа үрдсэн хүмүүс чинь одоо энэ төрийн төвшөөдийг бас нэг тийм арчил гэдэг гоё юм байгуулах гал зүтгээд яваад гэж боддог юм шүү дээ тийм үү? Өөрсдийн төлөө. Тий. Одоо өөрсдийн төлөө тэгээд зүтгэдэг ч юм уу хүн байгаач хүн одоо ч байхгүй шүү дээ. Тий. За тэгээд арчил гэж яг юу юм бэ? Энийг баруунаас авчираад аваад ирчдэг юм уу гэж нэг асуусан байна. Энэ нэг гоё асуулт. Энэ арчлал гэдэг чинь ерөөсөө энэ асан тогтолцоотой чөлөөт нэг нэттэй засаглал гэдэг байгаа. Энийн үйл явц дотор байгаа өрнөд байгаа бүх үйл явцыг арчлал гэдэг байгаа байхгүй. Хөгжиж байгаа үйл явцыг. Өөрөөр хэлбэл хүмүүсийн сонголт хамгийн түрүүнд. Чи юу сонгох гэж байгаа юм бэ? Тэр чинь хамгийн түрүүнд. Чи тэр сонголт чинь үр дүнг чи өөрөө хариуцлага хүлээнэ. Ямар сонголт хийсэн тэрнийхээ хариуцлага чи өөрөө хүлээнэ. Чи мэдлэгдээр суурлах юм уу эсвэл юм таг харахгүй байх юм уу? Энд чинь бол чиний сонголт. Арчлал гэдэг өрөөсөө сонголт юм. Хүмүүсийн сонголт юм. Тэгээд тэр сонголт нь ямар байх нь тэр хүмүүстэй өөрсөндөө нь холбоотой асуудал. Тэгээд энэ бол дандаа сонголтын тухай асуудал. Энэ бол хүмүүст хэн нэгэн хүн тийм сайхан гоё амьдруулах тухай ойлголт огт биш ээ. Тэ энийг агүй сайн ойлгох хэрэгтэй. Бид ерөөсөө нэг арчлал гэхээр нэг тийм цэнгэлийн манлаад хүрэгдэг тийм нэг гоё юм л гэж ойлгоод тах шиг байгаа юм. Тийм биш шүү дээ. Арчлал гэдэг чинь тийм хүмүүсээ өөрсдийнх нь хийж бүтээж ингээд босгож барьж байгаатай л холбоотой хүмүүсийн сонголтын тухай ойлголт. Бид нар засаг дөрөв эмнэлэг байгууллагатай арчилсан зарчмаар буюу юм арчлалын зарчмаар сонголтоо хийж байгаа. Бид нар хамтын шийдвэр гаргахдаа дандаа өөрсдийнхөө сонголтоор гаргаж байгаа. Одоо ингээд улсаа хорлоод байж байгаа маань бидний сонголт шүү дээ. Жонхууд итгэхгүй жоохон мэдлэгтэй иргэд байсан бол жонхууд итгэхгүй юу танк орж иж байгаа юм хятадууч яд десант ангимангтай юм байгаа үстэй. Тэгээд чинь хэдэн сая банк арим 2 сая гэдэг баг. Тэгээд 2 сая банк аримтай зэрэг дандаа
вагонд явдаг танк гэж ямар юм байдгийг балаараад л да дугуйгуу танк гэж юу гэдгийг тэргээ жоохон мэдрэхтэй иргэд байсан бол энийг чинь эсэргүүцээд ийм балаа юм гэж юу гэдгийг чи битэн Монголыг хорлох гэдэг гэж байгаа шүү дээ. Тэгэхэд тийм байхгүй ингээд өөртөө ингээд тийм гиний юмд итгэдэг ингээд тэрнээсээ болж өөртөө хохироод байгааг ойлгохгүй. Тэгээ ардтал гэхээр бүгдөрөнгийн сайхан амьдрах тухай ойлголт биш шүү. Энэ бол хүмүүс өөртөө сонголт хийснийхаа төлөө амьдрдаг ойлголт. За, бас нуу те. Ер нь бодит байгаа зүйлтэйгээс одоо яг ингээд нэг эвлэрэх үнтэйг нүүр тулахтай. Үнтэйг нүүр тулаад хэрхэн яаж давах вэ гэдэг тухайгаа л одоо жоохон манай намынх ялангуяа ярих хэрэгтэй. Үнэхээр 28 онд ялъя гэж байгаа бол зорилго нь аргаа зүвтгдэггүй, худлаа хэлэхгүй тулд бид нар яг юун дээр зарчим маань юу байх юм бэ? Тэр нэг хулгайч, дээрм чин тонуулчин, фашист, нацист тэ Монголыг хорлож сүйтгэсэн хүмүүсээс эртхэн шиг салж ийж тэгжээж энэ нам урагшна гэж хэлээд ойлголоо. Тэгээд энэ дээгүүрлоход молгоотой хажууд зөвлөхүүд нь бол сайн зөвлөхүүд байгаа. Би мэдж байгаа зөвлөхүүд энэ маш сайн зөвлөхүүд байгаа. Тэгээ наа нэг орктой сайн хэлж ярьж үгүй чи авч яах үгүй юу сайн мэдэхгүй. Өгмөг чи авч байгаа бол сайн хэлж ярьснаа оркойгоо жоохон цэнгэлээ. Тэгээ цэнгэлээж ч баг толгоонд юм орхоос өнгөрсөн толгой юм шүү лээ дээ. Тэгээд одоо хүртэл Оросууд бидэнд сайхан сэтгэлээр туссан гэж бодож явж байгаа хүн чинь. Чин хэдэж тийм байгаагүй гэдгийг ойлгохгүй одоо хүртэл Оросуудад ач санаж явдаг гэд ингээд өөрийгөө ингээд тэнэгтэй байж байгаа хүнээс одоо юм хүсэх гэдэг хэцүү л дээ. Бүхэл бүтэн Монгол улсын их парламентын дэд дарга тэгээд Оросуудаар энэ 3 дугаар цахилгаан станц та нар бүгд санаж байгаа бол 3 дугаар цахилгаан станц өргөтгөлийг Оросуудаар хийлгэнэ гэдэг энэ чойж сүрэнтэй бүр жичрээд дайраад ирсэн шүү дээ. Тин чи Украин хүүхдүүд амь насыг устгах мөнгөний олж өгөх гээд ийм ухаа ийм инэрэнгүй тэгээд энэ үүсгэн байгуулсан хүмүүсөө буудаж алъя гэж ярьж идэг. Ийм хүн шүү дээ наадах чинь. Ийм хүнээр өөртөө тэгээ өдөрдуулаад яваад ах юм уу яах юм. Тэгээ ядаж энэ их хурлын гишүүдтэй танин мэдэх хүн ядаж анхан шатны нэг юм хичээл мичээл оруул яад юмдээ тэмүүч мань. Тэгэхгүй бол найт чинь өстө бүтэхгүй. За юм байна. Өнөөдрийн лавын хүрээд өндөрлөө маргааш Эрдэнэ олд байгаа. Тэгээ Эрдэнэ бүрэн байгаа. Тэгээ хоёр гишүү яваа. Тэгээд дуусна. Тэгэхээр зогтгөрөл намын дарга хувьд тэр юу яг тэр өдөр үндэсний бодлогоор хуралтай байсан юм даа. Тэгээ дээрэс нь манай Тэмүүжин хэн хоёрын санаачилсан намын дарга хоёрын санаачилсан нууцын тухай хууль энэ том багцаар нэмийг харж байгаа. Тэгээ нууцын тухай хууль ингээд батлагдчих юм бол эдгээр хулгай дээрм хийсэн одоо тэр харбины гэр үндэсний аюулгүй байдлын зүйл дотор байгаа тэр олон гэрээнүүд ил болно. Баах нүүрсний автокранууд бүх юм ил болно. Энд та нар эргээд тэр би тэр энэ Мегомбийн холдыг танихгүй. Мегомбийн холд гэдэг хүн хулгайч, мэдээж хулгайч энэ чинь духан дээр цэцэгтэй байшингийн гишүүн чинь хулгайч л байж таана. Ойлгомжтой. Тэрэнд л бол эргэлзэхгүй байна. Тэр чинь бол тэгэл тэр Монгол ардын намын юм чинь хулгайч л байж таарна шүү дээ. Ойлгомжтой тэр бол. Тэгэхээр тэр хүний тэр нэг яриа байгаа шүү. Тэрийг нэг эргээд бүгдөө нэг харчаараа. Тэр хүн нэг өгүүлбэр хэлсэн байгаа шүү. Монгол ардын намын тэр их хурлын юунууд их хурлын дарга өгөхтэй хэлцүү үг байгаа шүү. Би үндэсний аюулгүй байдлын зүйл дээр олон зүйл дээр зөрчилжсэн хожмын үеийн залуучууд харнууд олон зүйл дээр би эсрэг байр суурьтай байсан. Тэгээд тэрнээс бол нэг их хурлын дарга зохицуулж байгаа юм байна гэдэг. Тэрийг хэлжсэн. Тэгээд тэнд бол тэр хүн Монгол улсын түүхэнд амьдралдаа ч юм уу Монгол улсын түүхэнд нэг зөв юм хийсэн байж магадaltaй юм билээ дээ. Ялангуяа их хурлын гишүүд та нар бол нууц дээр гаруй шиг зураад бүх мэдээлэл үзэх боломжтой шүү дээ. Та нар тэрэн дээр яг юу ярьсан юм бэ? Энэ хүн яг юу хийсэн юм бэ гэдэг нэг хараад мэдээж тэгээд энэ нууцын тухай хууль мөл гарахаас өмнө бас нэг жоохон ойлголт өгөхөр нэг юм ярьчлээ. Тэгээ би бол энэ жонхоо Монголыг хорлох бүх төлөвлөгөөд үндэсний аюулгүй байдлын зүйл дээр гаргасан. Тэрэнд нь гар хөл болоод энэ ухнаагийн хөрсөхийн гомжийн зандан шатар идэр бол явсан. Тэгэхэд тэр бол баталгаатай эргэлзээд ах юм байхгүй.
Тэгээд энэ Монгол Ардын намын дарга марга нараас айдаг тийм нэг юм сонин галзуу айдас майдастай байдаг одоо болцгоо юу. Тэг юм бол Ардын намынхнаас сүнсэн төрчдгийн сонио. Тэг одоо тэр мэнэс одоо болж нэг энэ хачин айдастай юмнаас ингээд салж малж болд юм уу болдог бол нэг энэ Монгол Ардын намынхны нэг юм айлгаж ичдэг юмнаас нь салчул зүгээр ах юм тий бүгдөө гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн лавын хүрээд өндөрлөж байна. Тэгээ маргааш Эрдэнэ олдын тухай ярина. Түвэн тэр Монгол Ардын намын даргаыг магтан дуулаад 7-оод гэсэн нөхрийн тухай маргааш бичин ярина. Оруулна. Энэ мэдчим нэг юм бэлтгэгчин энэ мэдчлэн ингээд зүгээр л энэ арчлалын энэ эрхчлөөний нэрийг барьж, нарсан намын нэрийг барьж, энэ үзэл санааг нэг хальтуулд ойлгож нэрийг барьж, энэгээр ашиг хонжиж арилжаа намыг хийдэг ийм хүмүүс байна. Ялангуяа Төв аймгийнхан та нар ч одоо яатсан гэхгүй юм. Төв аймгаас сонгогдсон хоёр гишүүн чи хоёлоо тийм байна. Эрдэнэ олдын инх болт хоёр Эрдэнэ олд тун хоёр ч хоёлын духан дээр цэцэгтэй Вашингийн дээрэмчтэй очиод нийлцсэн. Тэгээ нэг маш төслөөрөө ингээд аль хэдийн барьцаалагдаад энэ ойлголт нь жонхоо монхоо тэгээ бүгдөөндөө барьцаалагдсан гишүүн байгаа. Тэгээ маргааш тэрний тухай бичиж оруулна. Тэрний тухай маргааш орой ярина. Тэгээ шэрлээ түгээгээд өгөрөө баярлалаа байж та.